Сайн мэцэн залуучуудаа шинжилгээний мэндийг хүргэе. Та яг одоо Балер өдөр подкастын OCD Audio Experience-ийг сонсож байна. Энэ нэвтрүүлгээр би ихэвчлэн өөрийн хамтран ажилладаг олон улсын болон Монголын шилдэг стартапууд гарааны бизнесээс сурч харж буй зүйлээ хуваалцахаас гадна яг тэр гарааны бизнесийг үүсгэж буй онцгой хүний хувьд хэрхэн тэд урт хугацаанд өндөр бүтэмжтэй байдаг, өөрийгөө байнгын хөгжүүлж, урагшлуулж байдаг тухай хуваалцах болно. Хэрвээ танд подкаст таалагдж байгаа бол мэдээч хэрэг найз нөхдөдөө шеэрлэж, мөн комент хэсэгт өөрийнхөө санал болон асуултуудыг тавиарай. Үүнээс гадна та мэдээч хэрэг намайг Twitter болон Instagram дээр OCD гэсэн хаягаар хайж харилцаж болно. Амжилт. Энэ хэдэн зүйлс чиний амьдралаараа байгаа юм шиг шүү дээ. Шүн нэг л нойргүй. Чиний нэмсээр 10 г часахгүй. Нэмсээр дээ. Хоол шингэчихгүй. Сэтгэл санаач докторгүй. Өөрийн хүсгүй амьдралаар амьдсаар. Энэ бол амьдралын буруу хэм маяг. Тэмэг гаматай судалгаа болон туршилтад суурилсан 12 өдрийн турш 100% Instagram дээр явуулсан. Нэг гүрүүсэдвийн видео хичээл, нойрны зөвлөгөө, дасгалын төлөвлөгөө, хоолны жороос бүрдсэн G12-өөс 39,900 төгрөгөөр санал болгож байна. Өдөрт ганцхан цаг. Тэгээд өөрийн хүсдэг хүн болоорой. За, сайн бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Гама гэдэг компани мэдгүй байгаа бол манайх өнөөдөр хувь хүнийг эрүүл болгох, өөрийг нь дараачийн төвшөнд нь хүргэх, өөрийнхөө оптималны төвшөнд буюу хамгийн дээд боломжит төвшөнд нь хүрэхин тусалдаг. Тэргийгээ дагаад хүн аз жаргалтай болох, өндөр бүтээмжтэй болох, тэр болгыг хийх гэж зориулж ажиллаж байгаа технологийн юм нэг гарааны компани байгаа. Тэгээд Монголоос гаралтай үйл ажиллагаа явуулаад одоо 3 жил, 4 жилд баг болж байгаа юу. Тэгээд тэгтээ олон улсад энэ үйл ажиллагаа нэвтрүүлэх боломжтой. Тэгээд та харж байгаа манай Балер өдөр гэдэг энэ юг бас харж байсан баг. Энэ бас нэг тусдаа үүссэн соёлыг бүтээгч нэг юм сонирхолтой дуршилт байсан. Тэгээ өөрөө би даасан компани болсон байгаа. Тэгээд шинэ мэдээ гэх юм бол яг тэ хүмүүс ерөнхийдөө ажиллаад эхэлчихсэн баг. Энэ хоёр компани буюу Гама, Балер өдрөх хоёр маань нэгдэж байгаа гэсэн юм даа. Тэгээд энэ компанийнхаа доор бид нэр ер нь хүмүүст 3 төрлийн юм хийд юм байна гэж харагдаад байгаа. Нэгт нь болохоор бид нар хүнд эхлээд эрүүл мэндэд нь болон өөрийгөө таних, өөрийгөө зорилгоо тогтоох, юу хүсэж байгаа биелүүлэх энтергээд олон байдлаар боловсрал мэдлэгийг олгодог байгаа. Өнөөдрийн сэдэв маань шинэ хэрэгтэй дадал зуршил сурах гэсэн энэ сэдвээр явж байна. Тэгээ энэс гадна бас олон манай NQLI гэдэг өмнө бас олон хүмүүс байгаа. Манай хэрвээ санг харах юм бол хадгалчихсан маш олон сонирхолтой видеонууд байгаа. Тэр видео болгоно нь дахиад адилхан хүнд өнөөдөр боловсрал олгох, миний юу болохгүй байна, болж байгаа. Хаанаас ямар гоё шин нэг ч гэсэн үзээгүй хараагүй юм чинь сонсуулах гэсэн зорилготой тим хийдэг компани. Хоёр дахь нь болохоор бид нар яг тэрэндээ зориулсан хүний эмчилгээг хийж өгдөг. Тийм ээ, эмчилгээ гэдэг нь одоо бид нар нэгэнт ингээ мэдээллийн аваад мэдлэгээ аваад өөртөө шингээсэн хойно одоо бид нэр үйлдэл хийх хэрэгтэй. Тэгвэл тэр үйлдэлтэн зориулсан янз янзын програм хэрэгжүүлдгийн нэг нь хамгийн сүүлд гарч байгаа. Тэг өнөөдөр би нэг нэлээд ярьж байгаа G12 гэж цоошин програмыг бид нар 2 удаасаа явуулаад 2 дахь эсэлт нь дууссан баг. Тэгээ тун утгагүй тэр програмынхаа 3 дахь эсэлтийг авах гэж байгаа. Тэгээ бас тэрнтэй холбоотой энэ өнөөдрийн сэдв холбоотой байна. Тэгэхээр ийм эмчилгээ гэдэг 3 дахь зүйл нь болохоор бид нар хотлыг бий болгодог вэ. Ямар нэгэн хэмжээгээр та өөртөө шин зуршлыг бий болгоод өөртөө өөрчлөлт хийх үед дэмжлэг хэрэгтэй айгүй хэцүү алхам болохоор тэгвэл тэр яг тийм өөрчлөлтөөр орж байгаа өөрийгөө сайжруулсныг гэсэн хүмүүс зориулсан community-г бий болгодог. Ийм ажил хийдэг ийм компани байгаа шүү. Тэгээ Гамагийн доор төрүүлсэн маш олон манай Гамагийн одоо энэ соёл үүсгэгч гэж нэрлэдэг байгаа сүүлийн үед энэ хүмүүсийн айгүй олон хүмүүс бид нэг янз янзын контент гаргадığın нэг нь Live Doco. За би болохоор өнөөдөр та бүхэнтэйгээ Сингапуроос холбогдож байна. Энд ажиллаж амьдардаг хүн. Тэгээд миний ярьдаг ихэвчлэн шинээр орж ирж байгаа бол миний ярьдаг ихэнх сэдвүүн болохоор нэгт нь мэдээч хэрэг миний үндсэн ажил болох гарааны бизнес тэрнтэй холбоотой бүх төрлийн сэдвээр янз янзын юм үзэж сурч харж явдаг хүний хувьд мэдсэн сурсан зүйлээ хуваалцах дуртай байдаг. Яг тэрний хажуугаар би бас өөрийнхөө яаж өнөөдөр би ийм олон төсөл зэрэг хэрэгжүүлж аваа. Тэгээд энэ маш их юм нэг жоохон амархан биш амьдралын стилийн дурд ажиллаж амьдарч байхдаа яаж өнөөдөр би тархиа болон би физиолого хүсэл эрмэлзлээ энерги бид нар болохоор эрүүл мэндийн 5 элемент гэж ярьдаг. Тэднийг хамгийн дээд түвшинд нь барьж явж яаж өөрийгөө хактаж, self hacking, mind hacking, productivity hacking, бүтээмжийн хактах энэ гэдэг зүйлийг хийгээд яаж би өнөөдөр өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж байх вэ гэдгийг судалж сурч өдөр болгон оролдож хатгаж өөртөө дуршилт хийдэг хүний хувьд миний хоёр дахь одоо илүү их ярьдаг сэдвүүн яхахгүй тэр болчихсон байгаа шүү. Тийм ч болохоор бид нар энэ Балер өдөр гэдэг энэ яриа иймэрхүү зүйлийг нэвтрүүлж оруулсан байгаа. Өнөөдрийн сэдв маань 7 хоног болгон би нэг ном унших гэж хичээдэг. Энэ жилийн зорилго маань гайгүй явж байна. Тэгээд дараа жил бол бүр яг 7 хоног болгон нэгийг унших болно.
Тэгээд тэрнийхээ хүрээнд энэ 7 хоногт уншиж дууссан. Тэгээ би энэ номыг тэгтээ 2 7 хоног уншлаа. Яа тэгэхээр өнгөрсөн 7 хоног би аялалтай явж исэн болохоор уншиж дууссан ном энэтэй холбоотой өнөөдөр яриагаа үргэлж байна. James Clear гэдэг хүний бичсэн Atomic Habit гэдэг ном байгаа. Тэр юус уншия гэж бодож байсан ном байгаа. Тэгээ ашгүй уншиж дуусглаа. Тэгээд надад нөгөө өөрийн сонирхлоос болоод надад маш их таалагдсан номнуудын нэг болж хувирж байгаа. Яагаад вэ гэвэл миний нөгөө сурж хийж оролдож үзэж байгаа юм дээр энэ тэгээ нэг сонирхолтой санаа гаргаж ирэхэд энэ байна. Мэдлэг хизээ яг хүний мэдлэг болж хувирдаг вэ гэхээр бид нэр тэрийг нэрлэх боломжтой үг хэллэгтэй болонгууд мэдлэг болдго юм байлаа. Яг тэрнийхээ дагуу энэ Atomic Habit-ын James Clear-ийн бичсэн бүх зүйл нь миний нөгөө бодож ярьж хэрэгжүүлж үздэг манай гамагийн ярьдаг одоо энэ зуршлын тал дээр хийгддэг олон програмын арт ашиглагддаг үг нэр томьёо гарч ирсэн болохоор надад бол маш их таалагдж байгаа. Тэгээ олон зүйл ингээд одоо тэр бодлоо өнөөдөр эмх цэгцтэйгээр илэрхийлэхэд их тус болсон ийм гоё ном байгаа шүү. За тэгээ энэ номыг олж авч уншаарай гэж байна. Тэгээ өнөөдөр энэ номтой холбоотой тэгээ бас дээрсэн түрүүчийн ярьсан гамагийн GR2 гэх програм дээр бид нэрийн хийж буй 12 өдрийн турш Instagram буюу одоо бид нэрийн байнгын ашигладаг тэр платформыг ашиглаад хүнд өөртөд нь туслах зорилттой тим хөтөлбөр явуулдаг байгаа. Тэгэхээр та ийм private хэрвээ та эсэлтэнд орвол энэ private GR2 course гэдэг энэ програм руу орно. Энэ аккаунт руу орно. Тэгээ энэ аккаунт руу оронгууд одоо энэ чинь ингээд бүх юм хоосон байна. Гэхдээ энэ чинь ингээд өдөр болгон янз янзын өөрчлөлтийн 12 өдрийн хатгалгаанууд гарч ирдэг ба. Тэгээд өдөр болгон манай одоо гамагийн янз янзын хүмүүс заадаг байгаа. Миний хийдэг хэсэг нь болохоор хамгийн сүүлийн заяа одоо энд харагдаж байна. 12 дахь өдөр йога, 8 дахь өдөр, 7 дахь өдөр сунгалт. За тэгээд дасгалын юмнууд орж байгаа, бясалгалын юмнууд орж байгаа, нойрны хэсэг орж байгаа. Хоолны хэсэг орж байна. За тэгэн гутаа мацаг барих тухай энэ төр орж байгаа. Тэгэд миний ордог хэсэг нь болохоор 12 дахь өдөр буюу сүүлийн өдөр нь орж ирээд одоо ингээд та нэгэнт ингээд хатгалгаа аваад системээр өөрийгөө ингээд оруулаад өөрчлөлт хийх гэж оролдлогын эхний алхмыг хийчихсэн бол дараа нь яах вэ гэдэг тухай ярьж байгаа. Тэгээд дараа нь яах вэ гэдэг дээр яахаргүй ярьдаг сэдв нь болохоор шин дадал зуршлыг яаж өөртөө шингээх вэ? Тэгээд тэрийг яаж тогтвортойгоор яг юм өөрийн дадал болох тал дээр хийх вэ гэж. Тэгээд тиймний ярьдаг тухай ярьдаг. Тэгээд өчигдөр уржигдөр би яг Италиас сүүлийн өдрөө тэр лайв хийгээд гамагийн GR2-т орсон сүүлийн хүмүүстэйгээ лайв хийж тэр хэсгээ хуваалцсан байгаа. Тэгвэл тэрэн дээр нэг ярьсан зарим нэг сэдвийг өнөөдөр хуваалцъя гэж бодлоо. Яа тэгэхээр яахарахгүй миний Instagram дээр ч гэсэн байнга ирдэг нэг асуултуудын нэг бол яг тэр байдаг. Яаж би өнөөдөр хэрэгтэй өөртөө хэрэгтэй дадал тэр хөдөлгөөн тэр хандлага тэр үйлдэлүүдийг тэр сонголтуудыг байнгын шингээж өөрийнхөө тийм нэг хэсэг болох вэ гэж ярьж байгаа. За тэгэнгүүт ийм гарч ирж. Миний нэг тайлбарлаад байгаа сүүлийн үед яриад байгаа James Clear-ийн ачаар ингээ ашгүй үг хэллэгтэй болж эхэлж байгаа юм нэ. Нэгт нь дадал гэж юу вэ гэж байна. Дадал зуршил гэж юу вэ гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй гэж. За нэг тэр нь ерөөсөө юу юм бэ гэхээр энэ байна. Дадал зуршил гэдэг нь бидний автоматар өөрөө ч бодлогоогүйгээр хийдэг үйлдэлүүд зан ариншингуудыг дадал зуршил. За энэ дээр нь хит хитэн дэлгүүр үг байна. Автоматар гэж байна. Автоматар гэдгийг задлж яриа. Автоматар гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр би итвэхтэй тархиа ашиглаад шинээр шийдвэр гаргаад өөрийгөө хүчлэн тэр үйлдэлийг хийх шаардлагагүйгээр их тохиолдолд миний итгэхгүй тархи тэр шийдвэрийг гаргаад өөрийн мэдэхгүйгээр ботсон бодоогүй шийдсэн шийдэхгүйгээр хийчдэг тэр зүйлийг автоматар гэж хэлээд байгаа. Хүн гэдэг амтан өглөө босоод орой унттлаа бидний бүх үйлдэлийг харах юм бол тэгээ энэ дээр гэрийн даалгавар би өгдөг байгаа тэр нь зуршлын аудитыг хийгээч гэж байгаа. Нэгсэндээ та өглөөнөөс орой болтол яг юу хийдэг ингээ өдөр бичээд үзтээ гэж. Тэнгуү тэрэн дотор баахан зуршлаас дүүрэн баг. Хүн гэдэг амтаа өглөөнөөс орой болохдоо хийж буй бүх үйлдэлийн 60% нь бид нэр өөрсдөө бодохгүйгээр хийдэг зүйл байдаг. Автомат болчихсон. Жишээ нь орноосоо босох. За сайн хийдэг хүмүүс бол өглөө 0 орох. Гэх мэтэр олон зүйлийг бид нэр өөрөө бодохгүйгээр хийгээд бүр ингээ биеийн шингэсэн болохоор далд тарих маань тэр ачааллыг аваа ичдэг. Энэ нь ерөөсөн муу зүйл биш. Энэ нь бол нөгөө хувьслын ачаар бий болсон хүний энергийг хэмнэх арга илүү хэрэгтэй зүйлд идэвхтэй тархины хязгаарлагдмал тэр нөгөө энерги зарцуулахыг шаарддаг зарцуулахад бий болж буй дизайны арга тэр айгүй зөв. Энэ ерөөсөө хувьсэл гэдэг хүний идэвхтэй тархины бит буюу
процесслох, өдрийн процесслох хэмжээ нь хязгаартай байдаг. Даалт тарих буюу unconscious brain гэж ярьдаг тэр идэвхгүй тархийн харин хийх чадвар нийт боломж хамаагүй их байдаг. Тэгэхээр бид нар энэ илүү багтаамжтай тарихаа илүү их ашиглах нь логикийн хувьд болон амьд гарах магадлал дээр нөгөө гөрвлийн тархийн ажлын тэр илүү сайн байдаг болохоор бид нар өдрийн турш хийж байгаа, өглөөнөөс орой болтол хийж байгаа ихэнх үйлдэл, шийдвэр, бодол саналын ихэнх нь даалт тарихаар хийгддэг юм аа. Тэгээд зуршил гэдэг нь яг л тэр даалт тархийн ихэвчлэн хийдэг. Бидний өөрөө ч мэдгүй байгаа автоматар хийчдэг. Тэр давтагдж өөр шингэчихсэн тэр мэдээллийг тэр үйлдэлүүд хэлнэ гэж. За тэгэхээр хэрвээ дадал зуршил гэж тим юм боомна гэж байгаа юм бол хин зохион байгуулалтын хин удирддгийн яаж хийгддгийг энэ гэж байгаа бол одоо бид нэр тэгвэл би яаж шин дадал зуршлыг өөртөө шин үйлдэлийг шин сонголтыг өөртөө дадал болох вэ гэдэг асуулт гарч байна. Тэнгүү дахиад адлаа дадал болохын төлөв үүрэгтэйг сайн мэдчихлээ шүү дээ. Энэ нь автоматар хийгддэг. Шийдвэр шаарддаггүй. Шийдвэр шаардна гэдэг аягүй чухал шүү дээ. Тэгээд энэ дээр та нөгөө Стив Джобс яагаад өнөөдөр өдөр болгон тэр нэг хар цамцыг turtleneck буюу инээ өрсөн хар цамцыг өмсөөд доошогоо тэр яг ижилхэн New Balance-ны пүүзээ тэгээд ягүр нь цэнхэр джинс өмсдөг байсан бэ гэвэл Zuckerberg ч гэсэн тэгээд ерөнхийдөө амжилттай хүмүүсийг та харах юм бол Обама ч гэсэн хоёрхан төрлийн пижак саар юм уу хар тийм ээ гэж байсан гэж. Яагаад вэ гэвэл тэдний мэдчихсэн зүйл нь юу вэ гэхээр бид нар идэвхтэй тархийн өдөрт тэрэнд байдаг нийт энергийн хэмжээ нь хязгаарлагдмаалаа гэдгийг мэдчихсэн болохоор аль болохоор тэр энергийг хэрэгтэй юмны буюу чухал ач холбогдолтой шийдвэр гаргалтанд ашиглаад trivial гэж ярьдаг тийм хэрэггүй хоёрын хооронд энэ төр гэж орчуулж болох юм. Тиймэрхүү шийдвэр дээр зарцуулахгүй байхын төлөө тиймэрхүү зүйлийнхээ амьдралынхаа сонголтуудыг багасгаж хийж байгаа. Хувцс. Өглөө босоод ямар цамц өмсөх үү гэдэг дээр бодож зогсоод олон энерги зарцуулаа. Яа тэгэхээр тархины энерги шийдвэр гаргалтын энерги чинь биеийн энергитэй яг адилхан хязгаарлагдмал. Ядардаг. Тийм болохоор тэрийгэ хийчээд тэгээ тийм автоматар дахин хувцс сонгодог болчоод илүү тэр тархинд үлдчихэж байгаа тэр энерги нөгөө улсыг удирдах авч явах. Нөгөө дараачийн продактны буюу iPhone энэ булангийн ингэж гарах уу энэ гэдэг дээр зарцуулъя гэж ингэж дизайныг бий болгож байсан байна. За тэгэхээр хэлж байна. Өнөөдөр бид нар шин зүйлийг аваад тэгээд ингэж автоматар хийдэг болохын төлөө явах хэрэгтэй. За хэрвээ би өнөөдөр өөрийнхөө зуршлын дадлын жагсаалтыг ингээ өглөөнөөс орой болтол харах юм бол тэгээ би энийг одоо дахин гаргаж ир. Би болохоор уул нь бол одоо жилийц гаргаж ир. Нөгөө хүн болгоны асуугаад байгаа 18 асуулт нь тэргээд тэр болгон чи ер нь яах гээд байгаа юм гэхээр би яг л өөрийгөө л үнэнчээр нүцгэн байдлаар толинд харж сурах гээд байгаа. Тэгээ би харахтаа юу хармаар байна вэ гэхээр за байж гараа. Намайг өнөөдөр хүн болгоод байгаа өглөөнөөс орой болтол хийдэг тэр үйлдэлүүд маань юу юм бэ тэрийг хармаар. Магадгүй тэрийг сарын хугацаатай хармаар байна. Магадгүй тэрийг удирдлын хугацаатай хармаар байна. Тэгээ тэрнийхээ үндсээр би юу мэдмээр вэ гэхээр миний өглөөнөөс орой болтол хийж байгаа тэр автомат дадал зуршил гэж нэрлэдэг байгаа зүйлүүд дотор намайг ирээдүйд илүү амжилттай ирээдүйд ойртуулж байгаа зуршил нь ямар зуршлууд байна? Бас хоошоо татж байгаа нь ямар зуршил байна гэдгийг харах хэрэгтэй гэж. Тэгээд би мэдээж яах вэ? Хэрэгтэй зүйлүүдэд нэвтрүүлж эхлээд шин дадлыг оруулах ажил руу ороод хэрэггүй дадлуудыг салгаж гаргах тийм хөдөлмөр рүү орж эхэлнэ. Насан туршийн хөдөлмөр гэж энийг хэлж байгаа тийм ээ. Тэгснийхаа ачаар бид нар өнөөдөр тэр хүсэж байгаа хүнээ болж урах гэдэг. За тэгвэл энэ дээр гардаг дараачийн асуулт нь энэ байна. Дасгал хийж сурах гэдгийг хүн болгон жилийн эцэс шинэ он эхлэх болгонд зорилгоо болгож тавьдаг. Гэтэ яг тэрэн дээр нэг гаргадаг асуудал нь энэ байна. Хүмүүс дасгал хийхийгээ зорилго болгоод харин тийм дасгал хийдэг дадлыг зорилго болгох гэдгээ мартаад байдаг ихэнх нь. Зорилго буюу 1 удаа 2 удаа хийхийг зорилго болгочоод тэрийг дандаа хийдэг тийм хүн болох хуурхаж байгаа шүү гэдгийг мартчихад байдаг. Дадал сурж байгаа чинь ерөөсөө эцсийн эцэс бидний сурж байгаа зүйл нь юу вэ гэхлээр тэр дадлыг хийдэг тэр хувь хүн болж хуурах гээд байгаагаа гэдгээл бид нэр санах хэрэгтэй байна. Бид нэр ганц 2 удаа хожил авсан. Тэгээ би энэ дээр нөгөө Adidas-ын рекламын үгийг дандаа хэлжээс өчигдрийн ялалт аль хэзээ мартагдсан тийм ээ. Өмнөх рекорд аль хэзээ эвдэгдсэн. Өчигдөр хоцсон аль хэзээ одоо тэр өнгөрсөн. Харин өнөөдөр шинээр тодорхойлогдно. Өнөөдөр асуулт хэвээрээ.
Өнөөдөр энийг хэн хорч уу, хэн эзэмших үү, энэ өдрийг хэн эзэн байх уу гэдэг бол одоо болтол тогтоогдоогүй байна гэж ярьж байгаа. Тэр би яг үгүүрээр нь хэлэхгүй. Гэхдээ айгуугаа ийм үгтэй реклам байдаг. Яг тэрнтэй адилхан дадал зуршил гэхээр бид нар юу ярих гэдэг нь вэхээр тэр дасгалыг дахин давтаж хийдэг тэр эрүүл хүн болох нь миний зорилго болохоос биш. Зүгээр дасгал хийх нь өөрийнх нь миний зорилго биш. Дадлууд яг адилхан. Тэгэхээр энэтэй холбоотой амар гой гарч ирсэн нэг жишээ нь энэ байгаа. Дараагийн нэг жишээ. Тамхи татдаг байж байгаа тамхиа бол. Тэгээ би энийг яг өөрөө хийдэг байсан. Би та хэд мэдж байгаа бол өнөөдөр миний 235 дахь өдөр буюу 235 өдөр би согтруулах ундааны ямар ч юм амсаагүй өдөр ба. 235 өдрийн өмнө би болий ерөөсөө амсгаач болий 0 болгосон ба. Тэрнээс бас 235. Яг иймэрхүү өөрчлөлтийг хийж байгаа олон хүмүүс байгаа энэ чи үзэж байгаа. Тэгээд нэрээ та хэд тийм өөрчлөлт хийж байгаа бол өөрөө комент хэсэгт нь бичээрэй. Тэр дотор тамхиа болсон байж магадгүй, тодорхой юм идэж уухаа болсон байж магадгүй, шинэ өөр юм хийдэг болсон байж магадгүй гэдэг. За тэгэнгუთ ийм үед нэг бидний нэг саяны нэг миний ярьсан зорилго нь юу вэ гэдгээс санах хэрэгтэй гэдэг дээр нэг гаргадаг алдаагаа би сайхан бас James Clear-ийн номноос ухаарч авлаа л да. Тэрний юу вэ гэхээр ингэж байгаа. Одоо надад хэрвээ би ингээ гадуур ингээ ажиллаа явж байгаа хуржигдэр чинь Итали орой хоолнд явж байгаад Италиуд таад мэдж байгаа бол виног оройн хоолтойгоо байн гуудаг. Тэгээ ресторанд ороход вино уух бол байх ёстой зүйл. Тэгээ вино санал болгож байгаа. Тэгэнгუთ миний хэлж байгаа зүйл нь болохоор би согтруулах ундааны юм ууха болчихсон гэж хэлж байсан. Ихэнх хүмүүс тэгж ярьдаг. Би тамхи татгаа болцсон. Би тэгсэн гэд. Тэгээ тэр өгүүлбэрийг сонсонгоо тэр нь юу гэсэн үг вэ гэхээр би гэдэг хүн чинь угаасаа тамхи татдаг хүн. Гэхдээ би одоо түр болсон гэсэн санааг хэлж байгаа. Би гэдэг хүн чинь угаасаа арх уудаг хүн, арх согтруулах ундааны юм амсдаг уудаг хүн. Гэхдээ би одоо ууха болчихсон гэж хэлж байгаа. Нэгсэндээ би гэж хинбэ гэдэг асуултанд би юу ч хариулаанаад байна уу гэхээр би уудаг хүн гэдэг хэлж байгаа. Би тамхи татдаг хүн. Би нөгөө нэг залхуу хүн гэдгээ хэлээд гэхдээ би түр хугацаанд нэг юм хийж яана гэд ингэж хэлж байгаа. Тэгээ эн чинь өөрөө үгээрээ болон надад өөрийн дадал нөгөө итгэхгүй тархиндаа надад өөртөө хэлж байгаа зүйл чинь юу гэхээр чи нөгөө хуучин хүн хിവэрэ. Чи тэгтээ нэг өөр зүйлийг одоо зүгээр түр хийгээд байгаа хүн гэсэн юм бол. Тэр нөгөө дахиад байлаа. Уухгүй байх үйлдэл нь зорилго нь биш. Харин ууха болчихсон уудгүй хүн болж хувирах нь миний зорилго буюу миний шинэ хувилбар руу орох гэдэг байгаа би санах хэрэгтэй гэж. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд одоо хэрвээ та амьдралдаа өөрчлөе шинэ юм дадал зуршлыг өөртөө хийх гэж байгаа бол тэр дадал зуршлыг нэвтрүүлснийхээ дараа бий болох гэдэг хүнээ аль хэзээ болж хувираач гэж хэлж байгаа. Дараа чинь өнөөдөр та эддэг гэж байгаа. Ойлгож байна уу тэрийг? Миний хэлж байгаа зүйлийг. Тэр дадал зуршлыг өөртөө нэвтрүүлчихсэн хойно та ямар хүн болох юм? Жишээ нь би маш их дасгал хийдэг хүн. Дасгал хийдэг хүн биш. Үгүй дасгал хийхтэй биш. Байнгын дасгал хийдэг эрүүл хүн болох нь чухал. Тэгэхээр та яриагаараа хүртэл тэгж ярихад би дасгал хийдэг хүн, би эрүүл хүн. Тэгээд тийм болохоор би дасгал хийж. Тэр тийм хүн болох ч байгаа шүү гэдгийг ядаж энэ үг хэллэгэн дээр өөртөө үнэнч байгаад. Тэг яагаад энэ чухал вэ гэхдээ түрүү чи миний эхлэлт хэлсэн зүйл байгаа. Бидний өдөр тутмын сонголтын ихэнх 60%-ийг нь доор хаяж бидний итгэхгүй тарих, автомат тарих удирдах хийдэг болохоор тэр автомат тарих чинь харамсалтай нь. Нэг харамсалтай нэг гой зүйл нь юу вэ гэхээр ил тод төсөөлөл бодит амьдрал хоёрыг ялгаж чаддаггүй. Тийм ч болохоор нөгөө өөртөө ярих гэдэг юмыг дандаа хийдэг. Энэ автомат тарих чинь маш олон жилийн хувьсэл болон өөрийн амьдрал дээр үүссэн өнөөдрийн миний 34 жилийн програмчлал дээр суурилж би болчихсон би гэж энэ шүү гэсэн юм итгэл үнэмшилтэй болчихсон юм ба. Би тэгээ тэрийг өнөөдөр эвдэж шинэ програмчлал шинэ юм оруулахын тулд би тэрийг шинэ хуучин програмчлалыг арилгаж шинэ програмчлал бичих хэрэгтэй. Гэтэл тэрийг өнөөдөр би 34 жилийн програмчлалыг өөрчлөхийн тулд би 3 хоногт хийнэ гэж юусэн байхгүй 3 сард хийнэ гэж айгүй хэцүү. Тэгвэл би тэрэндээ яах ёстой вэ? Хамгийн түрүү би итгүүлэх ёстой. Би чи гэж хэмбэ гэдгийг би өөртөө шинээр хэлж итгүүлэх ёстой. Тэгээ тэрэн дотор чи миний хэлж байгаа зүйл нь чи угаасаа ерөөсөө согтуурлах юмдаа уудгүй. Чи дуургүй. Чи угаасаа мэдчихэж байгаа. Энэ ямар ч өгөөжгүй харин ч бөөн дэндүү олон утгаараа бид нарт сөрөг ийм зүйл шүү гэдгийг чи мэдж байгаа гэж. Тэгэхээр ийм яриагаараа бас одоо өнөөдөр шинэ дадал зуршлыг эхлүүлэхийн эхний алхам нь нэг. Тийм ч болохоор нүдэндээ дандаа тэр өөрчлөгдсөн хувилбараа харуулах, үг хэллэгийн, дүр зургийн төсөөллийг бий болгох, мөн өөртөө ярих. За яг бас адилхан. Өөртөө ярьдаг маа гэхэд эргэн тойрны хүрээллээ тийм хүмүүсийн хүрээлэл болгож хувирах нь яагаад юм ач холбогдолтой юм бэ гэдэг нь одоо ингээ гараад ирж байгаа. Би даад зэрэг reticular activation system гэдэг.
гөрвлийн тархинаас доош уншсан энэ нэг хэсэг нь юу гэсэн бас амьд гарахын төлөө хувьслаар бий болчихсон нэг биологийн нэг гой бүтцэн яадаг юм гэхэлэр амьд гарыг гингүүд тэрэнд хэрэгтэй биеийн физиологийн унтраах юм унтраагаа асаах юм асаагаад хэрэгтэй газар хэрэгтэй нэмэлт гормон шахаж өгөөд хэрэгтэй бүх зүйлийг идэвхжүүлдэг систем байдаг. Тэр идэвхжүүлэлтийн систем байдаг болохоор бид нар 1000 хүн дотор байжгаад миний нэрийг хүн дуудангууд ялгаж бос чимээнээс ялгаж сурч чаддаг гэж. Тэгэхээр өнөөдөр би тэр тархиа зөв чиглэлтэнд оруулж чадах юм бол тэр reticular activation system ч юм уу эсвэл тэр гөрвлийн тархи тэр unconscious brain буюу идэвхгүй тархи маань хийдэг ажил нь өөрөө нэгэнд гараанаас нь зөв гаргаад өгөөд програмчлалын зөв ичих юм бол бүх юмыг амжилт руу өөрийг чинь ингээд чиглүүлж өгнө. Ид шидийн хэрч биш. Зүгээр л бие физиологийн талаасаа нүдий чинь арай жоохон сайн юм анзаардаг болгон тодорхой юм юу анзаарах уу гэдгийг чинь чиглүүлдэг болгон чихий чинь тодорхой юмыг сонсуулдаг болох чинь тодорхой юмыг сонсуулдаггүй болох чинь булчин чинь хэрэгтэй бол нэг жоохон дахиад жоохон адреналин жоохон шахаад өгнө. Адреналин чи багасгаад өгнө сэргэх хэрэгтэй бол те гих мэтэр им бие гэдэг чинь бидний мий чинь айгуу гоё чийдэг юм. Тэгэхээр төрч ялган идэвхтэй тархиа ингэж идэвхгүй тархиа ингэж програмчл ингэж яаж өнөөдөр бид нар дадал зуршилтай тэнд нэг өөрчлөлт рүү очих. Өөртөө ойртуулах шин дадал зуршлыг болгох нэг том асуудал. Alright guys. За юм ярьж байна. Хоббиний ярианд гоо орохоор ингээ би нэлээд ингээ гүнзгий яриа явчихдаг юм аа. Бүр яг шин дадал суулгах гэж хичээж байгаа 15 дахь өдрөө сонсож байгаадаа баяртай байна гэж байна. Ууган жаргал гал бадрах. Манай G12 цуусан ууган жаргалаа гал бадрахаа суусан бол ямар байсан ямар байгаа. Тэгээ G12 гэдгийг хүмүүс мэдгүй бол Instagram дээр түрүүлсэн. Instagram дээр манай Gamma багийн зүгээс хэрэгжүүлж байгаа. Яг өнөөдөр хүнийг өөрийнх нь дараачийн төвшөнтөнд зориулах гэж зориулчтэй 12 өдрийн турш зөвхөн Instagram дээрээ л суурилсан тийм гоё програмыг бий болгож байгаа ш. Тэр дотор постууд гарч ирнэ, storiesуд гарч ирнэ, лайв бичлэгүүд гарч ирнэ. Сая сүүлд 230 хүн програмд суусан байгаа. Маш их гоё. Бид нар судалгаа авсан дээр ерөөсөө үр дүнгууд үнэхээр мундаг гарсан. Тэг хамгийн гол нь 12 хоногт мэдээж хэрэг хүн өнөөдөр дадлаа зуршлаа өөрчлөн гэж аягүй хэцүү. Тэгтээ хамгийн гол нь мэдлэгээ олж авах, чиглэл рүүгээ олж авах, юу хийх ёстой, яах ёстой. Тэг тэр жижигхэн бидний мэддэг тэгтээ анзаардгүй юмнуудыг өнөөдөр хатгаж өгнө гэдэг нь өөрөө аягүй чухал. Яг тэр нь зориулсан тийм програм байгаа шүү. Тэгэхээр ууган жаргалаа тэр нь цуусан суугаагүй. За Батэрдэн Око ах орой минь Эрдэнэ очроод тогтмол хийж сурах, дадлаг болгож шагналаа авах рутинд оруулах явцаа гоё удирдаад сурчих бол яах аргагүй Эрдэнэ очроод. За тэгээд энэ дээр холбоотой Эрдэнэ хотын нэг ярьсан шагнал гэдэг зүйл ярьж байна. Дадал хүнд нэвтрэхтэй behavioral change буюу сэтгэл зүйн өөрчлөлт гарахтаа 4 штаар явд юм байна гэдэг нь харагдсан ба. Нэгт нь болохоор сигнал Q. Би ийм хэрэгтэй. Хоёрт нь болохоор хүсэл. Энийг хиймээр байна. Craving гэж ярьдаг тийм. Хүсэл нь хөвчлэн шагналтай холбоотой байдаг. Яа тэгэхээр чиний тархин чинь нэг тийм сигнал орчихсон байгаа. Би тийм энийг хийснээр хариуд нэг шагнал авна штэ. Эсвэл энийг хийснээр дараа нь мэдрэн биеинд гоё ингээд допамин ялгарна штэ тийм үү. Гэх мэтэр хүсэл гэдэг юм үед сурах адреналин сурах гормон буюу допамин гэдэг юм чинь хамгийн их ялгардаг ба. За тэгээ гуравт нь үйлдэл. Нэгэнт ингээ хүсчихсэн хойно бид нар үйлдэл гаргаж эхэлнэ. Тэгээ дөрөвт нь үйлдэл дуусгараа шагнал гарч ирсэн reward гэж юм гарч ирлээ. Ийм 4 штаар явж ээж хүн өнөөдөр өөрийнхөө тэр үйлдэл тэр хийж байгаа сонголтыг өнөөдөр зуршил болох уу үгүй юу гэдэг дээр шийдэл гаргадаг ба. Жишээ нь халуун юм ингээ гой үнэртэй сонирч байдлын татаад байдаг. Тинчээ ингээд сигнал гарч ирээд байдаг. Тэнгуутаа заавал энэ ингээд сонирч байдал ингээд дарчвал юу ч байж магадгүй гэдэг ингээд дээр мэдхгүй жоохон хөвгтийг бодъё л та. Тэнгуутаа үйлдэл тавингуутаа халуун юм дээр гараад арсан чинь шагнал нь юу ах вэ? Шийтгэлд болж хувраад ингээд түлхэх юм бол тэр програмчлал далд тарих айгуугай програмчлал сурчиж байгаа. За ирээдүйд энэ сигналыг хараад шагнал байдгүй шийтгэл байдаг энийг хийж болохгүй гэд одоо хэлэцэн автоматар рефлекс гэдэг зүйлч гарч ирээд энийг эсэргүүцэх бүх механизм програмчил чинь тархин чи орчиж байгаа. Тэрнтэй яг адилхан бид нар зуршлууд яг тийм байдаг. Хоолоо хасъя, мацаг барь, нэг өдөр хийгээд үздэг, бөөн шийтгэл эцэст нь мэдэрчдэг боломж байхгүй. Дахин хийхд өнөөдөр та энэ дахиад шинэ хуучин програмчлуулсан дахиад хуучин програмчлсан одоо энийг эвт хэрэгтэй бол. Тэгэхээр ядаж энэ дөрвийн салгаад үзэхээр энэ зуршлын юм дээр бид нар тэгээд гамагийн доор шинэ зуршлын сургалт дахиад явуулна. Тэрэн дээрээ бүр яг эднэрийг салгаж сур. Тэгэхээр тэр нэг шагнал гэдэг зүйлийг бид нар өөртөө хийж сурах хэрэгтэй. За тэгээд шагнал гэдэг зүйл дээр нэг ганц хэцүү байдаг юм энэ байдаг юм. Зуршилтай холбоотой шагналыг үүсгэнэ гэдэг дээр гардаг асуудал нь юу байдаг вэ гэхээр үйлдэлийн хариу
ихэнх тохиолдолд хүлээлт болон яг бодит гарах ёстой хариу хоёрын хооронд маш том зөрүү байдаг. Юу гэсэн үг вэ? Би өнөөдөр 5 хил хаснаа гэдэг зорилго тавьчихад тэрийгэ шагнал гэж бодож байгаа бол би өнөөдөр 2хан сар олигтой хичээлгүйгээр цаг хичээлсний хариуд 5 хил хасна гэдэг бол айгүй хэцүү байдаг. Тэгэнгუთ хүлээлтийн цаг, үр дүнгийн цаг хоёрын хооронд айгүй ялгаа байгаа. Яг бодитоор өнөөдөр сайн хийх юм бол өнөөдөр магадгүй жоохон илүү хугацааны дараа үр дүн гардаг гэж. Энэ дээр айгуугаа энэ ном дээр гардаг нэг жишээ нь байна л да. Хорт хавдар гэдэг юм 80% нь танигдахгүйгээр биеинд ургадаг. Тэгээ сүүлийн 20% дээр нь л танигддаг. Бамбуу гэд мод байдаг. Эхний 5 жил доошоо л ургадаг. Дээрээ юу ч харагддаггүй. Үндс нь ургадаг. Тэгжиж л дэше ургадаг. Гэх мэтэр олон зүйл өмнө нь юм үр дүн харагддаггүй цаг шаардж ээж дараа нь үр дүн харагддаг. Тэгээ яг энэ дээр өнөөдөр тэр хүлээлтийн хугацаа болон бодит үр дүнгийн гарах хугацаа хоёрын ялгааг өнөөдөр бид нар ингэж тэнцвүүлэх арга барил шагналыг тэнцвүүлэхгүй бол нөгөө шантрах гэдэг юм чи гардаг. Тэгэхээр шагнал авах гэдэг дээр хүмүүс бас нэг тэгж боддог. Тэгэхээр та богино хугацааны шагналын системийг, дизайныг амьдралдаа бид нар дандаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Тийм ч болохоор өнөөдөр би энэ дээр утсан дээрээ түрүү энэ цогцруулах ундаа хэрэглээгүй өдрөө тэмдэглээд тэгээ энэ тооны энэ овоорлыг ингэж харж байгаа чинь өнөөдөр миний тархинд гарч байгаа хамгийн том шагналуудын нэг. Хүн гэдэг амьтаа хамгийн том шагнал нь юу гэдэг гэсэн бахархал байдаг. Өөрийн хийсэн ажлаас, бүтээсэн зүйлээс legacy гэж ярьдаг. Олон зүйлийнхаа нард явж бахархал байдаг. Хамгийн том шийтгэл нь доромжлол байдаг. Тэр хоёрыг өнөөдөр тэр хоёрын хоёр хязгаарын хооронд маш гоё тоглох боломж байгаа. Тэр хоёрын хооронд бид нар өнөөдөр өөртөө гоё дизайныг оруулах боломжтой гэдгийг ойлгоод тэгээд бид нар амьдралынхаа архитектор болох хэрэгтэй шүү. Өдөр болгоныхаа архитектор, цаг болгоныхаа архитектор, үйл явдал болгоныхаа архитектор, тэрэнд нөлөөлж буй эргэн тойрны сигнал болгон, хатгалалт болгон дээр архитектор хийх бүрэн боломж байгаагаа ойлгох хэрэгтэй. Бадраган төмөр 18 асуултыг хаанаас олох вэ гэж байна. Бадраган төмөр айгүй олон асууж байгаа. Тийм болохоор би энийг бүр яг найдвартай нийтлэл болгож тавина. Тэгээ би дөнгөж өөрөө бас зуршлын аудит дээр нийтлэл бичих гэсэн тооныхоо зорилго дээр энэ жил айгүй хоцорцоо явж байгаа болохоор тэрийг буцааж хөөцөлтнө. Тэгэхээр тэр утгагүй гарч ирнэ. Тэгээ би нийтлэл болгож тавина medium дээрээ за. Сүхбаатар Бадам очир бусдын нөлөөлөл бас их чухал баха. Яахааргүй сая хэллээ тийм үү? Бид нар бүр яахааргүй өнөөдөр өөрөө хэрвээ би зүгээр л ганцхан өөртөө амьдардаг бол би зүгээр өөрийгөө л чадах тухай ярьж байгаа. Гэтэл ядаргаатай юм нь юу вэ гэхээр далд тархин дээр нөлөөж байгаа гадны сигналууд нь дэндүүх олон нийтээс хамааралтай. Тийм ч болохоор нөгөө бидний нэг одоо чинь G12 дээр нэг заадаг зүйл чинь өглөө босоод нэг цаг сошиал медиа харахгүй байгаа ч гэж хэлдэг. Тэр нь биднэрт ерөөсөө яг үнэхээр харахад идэвхтэй тархинд нөлөөлөхгүй байгаа юм шиг зүйлүүд зөндөөх байдаг боловч далд тархинд бүтэн өдрийг чинь тэр ингээд чиглүүлээ ачиж байгаа. Тэгээ ялангуяа та Facebook-ийг ухаан харуул өглөөнөөс хойш юу харагддгийг мэдэн шүү дээ. Эерэг юм нь ховор дандаа болохгүй байна, бүтэхгүй байна, тэр ингэчлээ, энэ тэгчлээ. Тэгэл атаархал тиймэрхүү юм хэрэгжүүлсэн. Тэгэхээр энэ нөлөө бол бусдын нөлөө бол дэндүүх тэмчлэлээр би бас нөгөө нийтлэл бичсэн. Та нөгөө бас хүмүүсийн ярьдаг та өөрийн эргэн тойрны 5 үний дунджаа гэж. Та нэг пи уугаал гараал нэг найзуудтайгаа суухад тэр найзуудын ярьж байгаа зүйл улс төрийн тухай ярьлаа болохгүй бүтэхгүй ярьж байгаа. Ирээдүйн тухай ярьлаа наадах чи бүтэхгүй. Тэр юмний тухай энэ бүтэхгүй. За тэгин гутаа за ярьж байгаа минь болий. Зүгээр л хувь хүн өөрөө ёс зүггүй ёс суртахуугүй хүн байхаар чинь тэд нар чинь шууд нөлөөлж эхэлнэ. Тэгээд нөгөө нэг өөрийгөө нэг аятайхан болох гээд байгаа бүх юм чинь шаардлагагүй юм дээр шал хэрэггүй өөрийн сонголтоороо бид нар авчирч буруу хатгалгааг нөгж байгаа асуудал ярьж байгаа. Тэр бүр яхахгүй нөлөөтэй аягүй чухал зүйлээ. Тэгээд хамгийн гол нь нэг гой зүйл нэг ойлгох хэрэгтэй зүйл чинь метр нийтлэл дээр ярьдаг юм чи. Бид нарт өөрийнхөө эргэн тойрныг болон амьдралынхаа контрол чадах олон зүйл байгаа. Тэрэн дээр хэлээ дизайнер нь өөрсдөө бай. Битгий тэрэн дээр ийм одоо сүргийн нэг юм шиг хандиал гэсэн санаа гарч ирж байгаа ш тийм ээ. Бид нар өглөө босоод орой болохоос өмнө хинтээ уулзахгүй гэдэг бүтэн контролдох чадвартай байдаг. Ямар орчинд байх вэ, ямар орчинд байхгүй. Юуг үсгүй, юуг үсэхгүй вэ? Юг сонсохгүй гэдэг дээр ихэнх тохиолдолд бид нар сонголт байгаа шүү. Тэрийг бүгд ойлгох хэрэгтэй тийм. Нэг юм хийж байхдаа бараг 100 бодол бодогдох
юм яах уу гэж байна. За яг энэ дээр цагийн хязгаар тавьцсан. Яагаад гэвэл наадах чинь бас яг нөгөө Daniel Kahneman Amazon хоёр бичсэн тэр уртан бодох удаан сэтгэх гэдэг номон дээр гарч ирдэг. Бас Cal Newport-ийн тэр одоо гаргасан судалгаануудын гой юм дээр гарч ирдэг. Хүний тархины ажиллах горим нь угаасаа тийм ээ. Их залах уу, шийдвэр гаргах дурггүй, аль болохоор ингээ юм ингээд байдаг. Тэгсэн мөртлөө цагийн хязгаар тавьчингууд хүний тархи өөрөө ажиллахтай айгүй гоё байдаг. Тэгэхээр бид нарт тэгж сурах хэрэгтэй. Шийдвэрийг богино хугацаанд гаргаж сурах хэрэгтэй. Анхаарлыг богино хугацаанд хэрэгтэй юмд төвлөрүүлж сурах хэрэгтэй. Үр дүн гэдэг зүйлийг чухлыг ойлгуулад тэгээд тэр үр дүнг шахаж шүүсэлж сурах хэрэгтэй. 66 өдөр нэг зүйл хийвэл дадал болдог гэсэн тэгж байна. Энэ 66 гэдэг тоо хамгийн сүүлийн үед гарч ирээд байгаа тоо байгаа. Гэхдээ эцсийн хариулт нь болохоор энэ шүү. Тоондоо ерөөсөө биш, харин тэр тухайн өдрүүдээр хэдэн удаа давтж байгаа даа л байдаг. 100000 цаг гэж ярьдаг бас тийм үү? 90 хоног гэж ярьдаг. Энэ болгоны ард одоо тэгээ ярьсан шүү дээ. Зүгээр ингэж аваачаад номыг ингэж уншихтаа биш, итвэхтэй уншилт, санаачлагтай сурах арга гэсэн юм ба. Энэ болгон чи өнөөдөр бид нар тархиудаа итвэхжүүлж байгаа байдал чи сигналыг ингээд нэвтрүүлж авч үж байгаа анхаарлаа тавьж байгаа байдлууд нөлөөлж байгаа гэдэг утгаараа хідэн хоногтой биш хідэн удаа хідэн давтамжтай байх вэ гэдэг нь өдөр болгон гэдэг чинь айгүй өдөр нэг зүйл гэдэг чинь. Гэтэ та төсөөлтөө тэгээ та хэд мэднэ хэрвээ та шинэ юм сурч байсан бол шинэ спорт тоглоё гэж бод. Зүгээр л ширээний теннисний бөмбөгийг та зүгээр 1000 удаа зохих гэдэг төлөвлөгөөтэй ажил. А тэрнийхээ оронд зүгээр өдөр болгон яваад өдөр болгон 10 удаа зохих. Ялгаан шалгондоо. Тийм ч болохоор бид нар юм автомат зүгээр юм давтамж гэдэг аргыг ашиглаж юм сурж юм. Тэгээд тамирчин гэдэг хүн чинь олон зүйлийг ботгүйгээр хийдэг басныгаа дараа тархиа үлдсэн нөгөө хэсгээ юм дээр оруулж. Тэгэхээр энэ дадлыг нэвтрүүлэх хугацааны хувьд хариулт нь тийм болоод байгаа шүү. Өдөрөндөө ерөөс чухал биш. Тийм ч болохоор нөгөө бясалгалын 10 хоногийн вакуумжуулсан орчин энтер гэдэг чинь тэр ингэж нөлөө болж байгаа тийм ээ. Дадал суух үг хэллэг гэдэг маш гоё санаа байлаа. За баярлалаа. Дуустал нь бодно доо гэж байна. Юуг дуустал нь бодно доо гэж байна. Ойлгохгүй байна. Танаас олон зүйл сурдаг шүү, баярлж явдаг шүү. Маш гоё сэдв байна. 18 асуултыг тесэн ядан хүлээж бай. Баярлалаа үнэхээр хэрэгтэй сэдв байлаа гэж байна. За igen 18 асуулт нямаа мөнх сайн ягсан хэлдгээр би 18 асуултан дээр сая дахиад гоё 3 асуулт, 6 асуулт нэмж байгаа. Тэгээд дээр нь та хэд мэдж байгаа би нөгөө өөрийгөө таних 60 асуултын картн дээр ажиллаж байгаа. Тэгээд би ингээ гоё юм цуглуулаад байгаа. Тэгэхээр магадгүй нийтлэл болгож гарах үед миний 18 асуулт өшөө гоё болцсон байна. Өшөө гоё шинэ асуулт магадгүй 18 биш 25 асуулт болж хуурцсан байна. Гоё хувилбарыг танилцуулна гэж бодож байгаа. Гэхдээ ер нь бол зүгээр яагаад бас энэ асуулт вэ гэхлээр би та хэд зүгээр дахиад сануулхад те хүн болгон өнөөдөр өөрийгөө өөрчлөе гэж бодож байгаа сайн тал руугаа. Яагаад тэгэхээр бодит хэрэгцээ нэ харамсалтай нь бид нар бүгдээрээ өөрийнхөө оптимал төвшнөөс хамаагүй доогуур ажиллаж байгаа хүмүүс байгаа. Амжилж амьдарч байж байгаа хүмүүс байгаа. Тэгээ хүсэл нь бүгдээрээ дараачийн төвшөнд орохыг хүсэж байгаа. Тэнгуүтэ алхам нь ихэвчлэн зүгээр юм хийгээд эхлэх. Нэг амар том хожил гэж боддог. Үгүй хамгийн ихний алхам чинь ерөөсөө л өөрийгөө таньж сурах байдаг. Өөрийгөө таних гэдэг дотор юу яриад байгаа юм бэ? Би ямар муу зуршилтай, би ямар сайн зуршилтай. Би яагаад энэ муу зуршлыг давтаж хийгээд байдгийг, яагаад энэ сайн зуршлыг хийж аваад байдаг. Энэ сайн зуршлыг би авахтаа яаж хийсэн санаж гэнэ үү, санахгүй байна уу? Би яагаад юм хийхээс айгаад байдгийг, яагаад айдгүй. Миний хувьд шагнал нь юу юм? Миний хувьд шийтгэл нь юу юм? Би шинэ юмыг нэвтрүүлэхдээ хүнтэй хамтарч хийж байгаа нэвтрүүлэл гоё байд юм уу? Эсвэл өөрөө би дааж хийж байгаа юм. Би шинэ юмыг нэвтрүүлэхдээ өрсөлдөөнт орчинд ажиллаж байж оруулах юм үгүй мүү? Миний өнөөдөр мотивац юу юм? Би өнөөдөр мөрөөдөл гэж юу юм? Миний өнөөдөр дотоод байдаг миний өөрийн ч танихгүй байгаа, мэдгүй зүйлүүд юу байна вэ? Мэдгүй байгаа мэддэг зүйлүүд юу вэ? Гэх мэтэр эднэрийг өнөөдөр таньж эхэлж өнөөдөр би аль өөр дөр өөрчлөлтийг нь бол би аль конопийн дарах уу? Аль эргүүлдэг юм багасах уу ихсэх үү гэдгийг ойлгоно. Тэгэхээр эхний алхам дандаа өөрийгөө таних гэдэг утгаараа энэ асуулт өөртөө ярих, өөрийгөө таних гэдэг зүйл дандаа яригддаг шүү. Тэр энэ аудитын зуршлын аудит хий гэдэг чинь яг л тэр санаа. Зүгээр аваачаа шин зуршил маа энэ гэж ихийг оронд за байж байгаа. Өнөөдөр надад энэ зуршлыг хийхгүй байгаа өөр муу зуршил юу вэ? Өнөөдөр намайг хүн болгоод байгаа би гэдэг хүний ард байгаа хүн тэгээд ер нь та тэгээд энийг мэдэх бах те. Бодлоо бодол чи үг болдог, үгээ бод үг чинь үйлдэл болдог, үйлдэлээ бод би чинь би болгоо. Тэгээд тэрэн дотор нэг та гэдэг хүнийг би болгоо. Тэгээд тэрэн дотор нэг хавчуулагдсан байгаа санаа чинь зуршил. Око гэдэг хүн ерөөсөө л окогийн зуршлын нийт. Окогийн зуршлын хоримтлал, окогийн зуршлын төлөөлөл ингээд үр дүн нь өнөөдөр око болж байна. Тэр зуршил гэдэг зүйл маш чухал. Тэгээд тэрийгэ тань гэдэг чинь өнөөдөр би өөрийгөө таньж байгаа гэсэн айгуу том чухал асуудал.
Тэгээ бодоорой. Том зуршил ерөөсөй байхгүй шүү. Энэ дотор жижигхэн зүйлийг хүртэл өөрийгөө өөрчлөх гэдэг дэр хүмүүсийн гаргадаг миний одоо над руу бичдэг залуучуудын асуултуудын нэг суур асуудал дандаа тэр байгаад байдаг шүү. Надаа нэг том хариултыг өгөөч гэдэг. Би маргааш ном уншаад хэлчихье гэж. Sure. Ном унших бол бүр яах аргагүй таныг өнөөдөр хамаагүй дээр дараагийн төвшөнд оруулах бүр баталгаа тийм хин чинийг үүсгэж чадахгүй хин чин дээр маргалтгүй. Гэхдээ энэ бол зүгээр л нэг л алхам. Энэ дотроос зүгээр өөр нэг дараачийн алхам нь юу вэ? Гараа угааж сурах. Дараачийн алхам нь юу вэ? Өглөө сэрүүлгээ нэг дугрангуут нь унтраад сурах. Дараачийн алхам нь юу вэ? Баярлаа гэж хэлж сурах. Энэ жижигхэн алхмууд чинь өнөөдөр илүү чухал байдаг шүү. Илсэн цагийн яг адилхан жижигхэн элс болгон байж хөдөлгөөнд орно. Тэр чин ингэж доошоо татдаг. Тэгэхээр өнөөдөр аваач жижигхэн юмын тоохгүйгээр зөвхөн том юмын тоогоод яваад байдаг. Тэгэх юм бол юм өөрчлөгддөг. Тэгэх юм бол бас нэг гардаг зүйл нь юу вэ гэхээр үйлдэл хийж болтгүй. Хамгийн жижиг хэсэгт нь мянган жижигхэн алхамд нь тасалж чадсан хүмүүс л өнөөдөр боддоор үр дүн гаргаж чадна. Яагаад гэхээр тэд нэр хийж чадах өөртөө ихтэй алхмуудыг харж чаддаг. Тийм ээ. Окей. Өөртөө мотивац өгч сурмаар байна. Надад энэ л дутагдаад байгаа. Зөвхөн ям төвшөө нэмаа мөх сайхан. Мотивац гэдэг зүйл хүн болгонд дутагдж байгаа. Тэгэхдээ нэг гоё юм нь мотивацийн их сурвалж өмнө нь байгаагүйгээр биднэрт илбэг байна. Харин бид нар тэр их сурвалжийг буруу юмд ашиглаад байна. Тэрнээсээ мотивац авахаасаа илүү буруу юм ин олж хараад байна. Facebook-ийн news feed зүгээр хараарай. Иргэн тойрны найзуудаар ховж хөөж явж гэнэ үү? Эсвэл яг үнэнчээсээ би чадахгүй мэдхгүйгэн гутаа юм мэддэг найзаас очиод туслаач би энийг мэдхгүй надад чи энийг зөвлөөч эсвэл миний муу юмыг надад жоохон хатгаад үнчээр хэлж өгөөч гэж хэлж байгаа хүмүүс хэд вэ гэж. Мотивацийн их сурвалж өмнө нь байгаагүйгээр эргэн тойронд биднэрт илбэг байна. Харин бид нарт тэрийг ашиглаж чадахгүй байгаа юм шиг санагддаг шүү. Эргэн тойронд зөндөө байгаа. Интернет дээр зөндөө байгаа. Утасны чи ард зөндөө байгаа. Instagram дээр зөндөө. Өөртөө хэрэгтэйгээ таньж ав. Мотивац болгон хүн болгон тохирсон биш. Өөртөө хэрэгтэйгээ таньж ав, мэдж ав, өөртөө эргэлтийг ав. Тэгээд биеэ ойлгож ав. Намайг хөдөлгдөг мотивац гэж юу вэ? Би юу нь юунаас мотивацлагддаг энэ төр гэдэг. Хараад яг одоо өнөөдөр би өөрийгөө өөрчлөн гэдэг чинь маш том ажил гэдгийг та ерөнхийдөө энэ миний өглөөний ард ойлгож байгаа бах тийм үү. Яа тэгэхээр би өнөөдөр өдөө болтол ирсэн би болсон энэ хүнийг шинээр өөрийгөө өөрчлөе гэж. Өнөөдөр намайг би болгосон юм ганцаараа би болгоогүй. Би энэ дээр аягүй бол магадгүй гүйцэтгэх үүрэг нь аягүй бага байсан. Миний эргэн тойрны миний ээж аавууд эмээ өвөө нар бүх хүмүүс намайг би болгосон. Тэгэхээр маш олон хүний хөдөлмөр одоо энэ око тэр зуршлуудын хуримтлал бий болсон. Одоо бид нар юу хийж гэнэ вэ гэхээр за байж байгаа тэгвэл одоо би юм ойлгочоод энэ нэг хувилбараа авах юм аваад авахгүй шинэ хувилбарыг бий болгоё гэж бодох үед надад маш том хөдөлмөр аа. Тэг бид энэ дээр ганцаараа зүтгэе гэж. Тэгэхээр энэ айгүй хэцүү зүйл болохоор бид нар зуршил хийж авах үед хатгалгаа, дизайн бидний амьдрал маш чухал болж байгаа. За энэгээр юу гэж хэлж байгаа? Нэгт дизайн. Бид нар маш идэвхтэйгээр санаачлагтайгаар бууж өгөхгүйгээр урт хугацааны сэтгүүтэйгээр өөрийнхөө амьдралын дараачийн хувилбарыг үүсгэх, контролд чадах бүх юма контролдоод тэрийг үүсгдэг тийм бүтэц дизайныг, гормыг өглөөнөөс орой болтол амьдралыг бий болгох хэрэгтэй. Орчин эргэн тойрны хүмүүс хийж байгаа ажил, идэж байгаа зүйлс, орж байгаа зүйлүүд, гарч байгаа зүйлүүд, бодож байгаа бодлууд бүх зүйлийгээ бид нар контролж чадах бүх юма контролдоод тэгээд тэр шинэ хувилбартаа тохирсон дизайныг бий болгох ёстой. Өглөө бослоо ус уух хэрэгтэй бол ус уух нөхцлөө өөртөө бий болго. Тим дизайныг бий болго. Дасгал хиймээр бол дасгал хийх дизайныг бий болго. Дасгал хийдэг хүмүүстэй ашиглаж. Заавал жим явах хэрэггүй. 7 хоногт 3 хуудаа зүрхний цохилтоо 85%-аас нь дээшлүүлж чадсан 20 минутын дасгал хийж хангалттай таны амьдрал эрүүл мэнд чинь аль хэзээ 20-30%-аар сайжирна. Гэх мэтэр дизайн гэж тэргээд. Хоёр дахь нь хатгалгаа. Угаасаа чи өдөр болгон өглөөс орой болтол хуучин програмчлалынхаа эсрэг тэмцэж байгаа болохоор чи гэдэг хүн чинь угаасаа тэрийг хийхгүй төлөө тархич нь ажиллана. Үгүй би нөгөө хуучин дассан сурсан мэддэг зүйлээ хэлэх нь. Үгүй наадах чинь дэндүү аюултай. Би наадахын чи үр дүн мэдгүй. Наадах чинь залхуу хүрэж байна. Би тархины энерги зарцуулмаар, биений энерги зарцуулмаар сонголт болгон урдаа хүндрэлийг авчирна. Шинэ сонголт болгоо. Тэгвэл энэ үед нь бид нарт нож буюу одоо тийм монгол хэл дээр tailoring бас номноос гарцсан байгаа тэрийг хараарай таад хатгалгаа, түлхэлт, ийм чиглүүлэлт ийм бид нарт хэрэгтэй байна.
Тэгээ яг тэрийг хийх гэж л бид нэр энэ G12 гэдэг програмыг бий болгосон Instagram дээр. Өдөр болгон таны ашигладаг платформыг чинь буруу юмд ашиглуулад авахгүй шинэ юмар нь бид нар өглөө болгон танд стори гаргаж өглөө болгон тэр чинь эрэхтэй мэдээлэл чи өгье. Мотивац чи өгье. Гэт тэгээ бид нэр G12 гэдэг програмыг бид нэр нэг G30 гээд битээр хийдэг байсан програм онлайн нэвтрүүлсэн байгаа шүү. Тэгээ тун утгагүй одоо Gamma MN дээр энэ пэйж дээр мэдээлэл нь тавигдана. Бас Instagram дээр мэдээлэл нь тавигдана. Дараачийн хэлсэлт авч байгаа. Тэгэл 12 дуус хоногийн дуус бид нар та хэдэд хатгалгаа өгнө. Тэгээ тэр хатгалгаан дээр та хэд хэрвээ дизайнаа нэвтрүүлж чадах юм бол за тэгээ өнөөдөр бид нар өөрийгөө өөрчлөх шинэ хөлбөр рүү ойртох нэг том системчилсан алхмын нэгийг хийж байгаа гэж бодож байна. Alright. Жохон дали асуулт асуучих юм. Монголд ямар төрлийн passive income байж болох вэ гэж байна. Оюуны өмч эзэмшингуудаа тэрнээс royalty авах, дуу хөгжим тэрэн дээр бол арай гайг бах оюуны өмчн дээр кино, урлагийн бүтээлүүд байж болох юм те. Технологийн оюуны өмч дээр өндөр royalty хураана гэж арай хэцүү бах. Телевизийн нэвтрүүлгийн royalty хурааж болох бах. Бүр яг passive гэж ярьж байгаа бол тийм ээ одоо тийм бүр яг өөрөө юу ч хийхгүйгээр өөрөө орж ирээд байдаг гэж байгаа бол зүгээр л юм үйлчлэгээний бизнесийн хувийг эзэмшээд тэгээ тэрэн дээр идэхдээ хуваар биш орлогын хуваалтан дээр тохирох юм бол бас байж болох юм. Тодорхой хэмжээ. Тэгэхээр зөндөө байгаа. Өөрөө л сэтгэж бодож олох хэрэгтэй. Тэгээ тохиролцоогоор л үүсгэх бахта. Дизайныг л дахиад үүсгэн гэсэн үг. Эрдэнэ болгон Үнбаатар. Сайн уу Око? Өмнөх подкастууд дээр олонтоо дурддагдж байсан. Урт хугацаанд гих утга маш чухал юм аа. Үүнийг бодож ойлгвол хүн шийдвэртэй. Дурддагж урт хугацаанд гэдэг үг цаад утга их чухал юм аа. Үүнийг ойлгвол хүн альва сайн дадал зуршлыг ухамсартайгаар бий болгох чадах юм шиг санагдах юм. Үүнийг жаахан дэлгэрүүлж яривал thanks амжилт. За баярлалаа залуу. Тэгээд хамгийн гол юм нь энэ байгаа даа. Түрүү чинь яг ярьж бид нар энэ 10 жил хөрхийн амтны дуршигдаж ингээл систем дөрвөн системээр орж тэгэл хувьсэл гэдэг юм бид нар ч бас ингээл хөрхий хувь хүнийхээ хувьд хувьслууд явагдаад байгаа шүү дээ. Тэгж нэг юм их сурчдаг. Мууч өнө зөвч өнө хамаагүй. Тэгээ тэр өнөөдөр сурсан занг өстой нэг сураар боож болтгоо гэдэг чи. Тэгэнгუთ одоо тэрийг өөрчлөе гэж. Тэгэнгуთ бидний нэг ойлгох юм чи энийг бий болоход олон жил шаардлагатай. Энийг бий болоход урт хугацаа шаардлагатай юм чинь. Би яг логик сэтгэхээрээ би юу гэж ойлгох ёстой гэхээр энийг арилгаж өөрчлөхийн тулд бас тодорхой хэмжээний урт хугацаа сэтгэх шаардна гэдгийг бид нэр ойлгох ёстой. Яагаад бид нар энэ дээр яадгүй гэхээр залхуу болохоор төвчээргүй болохоор. Тэгээ би залуучуудад бас одоо энэ сүүлийн үед хэлээд байгаа нэг шинээр залуу байхдаа нэг өөртөө сайжруулж болох зан чанар төвчээртэй болцоораач. Тийм ч болохоор магадгүй цэрэгт явах, спортоор хичээлэх энэ төр айгу хэрэгтэй зөв зүйл гэж бодоод байна. Тэгэхээр угаасаа урт хугацаа шаардлагатай бий болгох юмыг өөрчлөж өөр юм үүсгэх гэдэг юм бол бид нар урт хугацаа олно гэдгийг логикийн хүн болгонд мэдээд байгаа. Тамхи хайн гэдэг айгүй хөдөлмөр ордгийн штэ. Жохон цаг шаарддаг штэ гэдэг яг хаяхаа болохоор ингээ бүгдээрээ мэдээд байгаа. Үгүй яг ингээ ярихаараа төлөвлөхөөр. Яг хийхээ болохоор мэдгүй. 2 сар 3 сар за бүтэхгүй мэн ингээ хайчих. 2 сар 3 сар болонгуудаа тэрийг өнөөдөр би хангалттай хугацаа үр дүн гарах хугацааг зарцуулсан миний үр дүн өнөөдөр гарах ёстой гэсэн юм худлаа логикгүй сэтгэлгээ гаргаж ирээд тэг өнөөдөр компани басгах яг атлаа. Бүхэлдүтэн 0 санаанаас ахгуулаад өнөөдөр хэрэглэгч мөнгөө солилцдог хүнд үнцийг үүсгдэг. Тэгээ буцаага тэр үнцийг өөр үнцээр батлагдаж ойлгогдоод ингээ солигддог ийм их үүсгэн ямар хэцүү хөдөлмөр вэ гэдэг анх хийх өмнө мэдээд байгаа мөртлөө яг хийгээд тэгэхээр нөгөө нэг гормон нөгөө залхуурл нөгөө юмнууд гараад ирэхээр үгүй мэн энэ бүтгүй мэн гэд богино хугацаанд төвчээргүй буужигдаг. Зоршил бүр яг ялангуяа урт хугацааны сэтгхүү гэдэг бол миний хувьд л ямар ч байсан хожлын нэг нууц болж байгаа. Би илүү төвчээртэй. Бас нэг урт хугацааны сэтгхүү рүү ороод ирэхээр би яаж байгаа гэхээр би урт хугацааны марафон гүйлтэн марафоны гүйлт буюу урт хугацааны тийм гүйлтэнд өөрийгөө бэлтэж байгаа. Урт хугацааны гүйлтэнд амьдралынхаа дизайныг би болгож байгаа буюу би хизээч хөрөнгө оруулалтаас авсан бүх мөнгөө өмнө нь аваачаад үрчихгүй. Яагаад гэвэл би бодит үр дүн, бодит амжилт гаргахад надаа дахиад 5 жил гүөх ёстой мэдж байгаа болохоор би өнөөдөр хөрөнгө оруулалтын мөнгөө зөв юм зарцуулж эхэлнэ. Амьдралын энерги зөв юм зарцуулж эхэлнэ. Би өнөөдөр яагаас согтруулахундаа болиулж байгаа. Яагаад гэвэл би дахиад 20, 30 жил, 40 жил үхтлээ бишээ. Маш идэвхтэйгээр олон цаг хөдөлмөрлөж ажиллах ёстойгоо мэдж байгаа болохоор тэрэндээ зориулсан би физиолог дизайныг бий болгож байгаа гэсэн.
Тэгэхээр бас нэг урт хугацаатай холбоотой нэг сэтгүүтэй холбоотой нэг юм тэр байна. Тим санаачлагтайгаар өнөөдөр би тим сэтгүүтэй амьдралыг би өнөөдөр хэрэгжүүлж амьдрна. Яг л би өнөөдрийг сайн амьдарч ээж маргаашиг амьдрна. Маргаашиг сайн амьдарч ээж нөгөөдрийг амьдрна. Тэгээд миний нэг мэдж байгаа юм гэхээр ийм байдлаараа би дахиад айгүй урт явнаа гэдгээ мэдэж байгаа. Би хүлээлттэй тим болгож байгаа. Төвчээрээ тим болгож байгаа. Тимчлэгээр би гоё үр дүн нь ч надад чухал, явах зам нь ч чухал болж хурж байгаа тийм ээ. Инх өргөл, инх мөрөн. Сэдвээс жоохон өөр асуулт юм шиг байна. Асуулт нь гэвэл эерэг байх, өөдрөг байх хоёр хэр ялгаатай вэ гэж байна. За өөдрөг байх гэдэг дээр зүгээр яг ингээ бодохоор нэг ялгаа байхгүй юм шиг байна. Яагаад гэвэл тэгээ би өөдрөг байх гэдгээ яагаад бид нэр балиар өөдрөг бай гэж хэлээд байна вэ гэхээр ингэж байгаа. Танд ерөөсө хоёр сонголт байгаа. Маргаашийн тухай юм уу, утгагүй болоогүй байгаа юмны тухай та ерөөсө хоёр юм хийж болно. Нэг бол та тэрийг бүтггүй гэж бодоод ингээд төсөөлж болно. Сөргөөр болохгүй бүтггүй. Тэгээд яг тэрэнд нөлөөлдөг янз бүрийн сигналууд, мэдээллүүд байж болно л та. Гэхдээ нөгөө талд нь та яг тэр ижил сигналыг байгаа ч гэсэн болгоно бүтнээ буюу арай өөдрөг, илүү сайжирна. Өнөөдрийн байгаа нөхцлөөсөө ямар нэгэн хэмжээгээр томоор биш үж маа жоохон ч байж болно. Гэхдээ ямар нэгэн хэмжээгээр өөдөгөө явна. Өөдрөг болно. Энийг бид нэр англиар optimistic те obscenely optimistic. Яага балиар гэж байгаа. Тэгээд ингээ харангуут энэ хоёр сонголт танд байгаад байдаг. Яг ижлэхэн сигнал. Тэрийг бол та өөрөө өөрчилж чадахгүй гадны нөлөөг. Тэгвэл тэр сигналын эсрэг та хоёр юм хийх гэдэг. Нэг бол тэр сигналыг сонсонгууд энэ бүтэхгүй болохгүй гэж бол. Хүн тэгэхээр юу хийдэг вэ? Тэрийгэ бодоорой. Нөгөөтөл нь болгоно бүтэн. Тэгээ энийг яаж хийж байгаа би дараачийн өөр нэг төвшөнд аваач гэж бодож байгаа хүн яадаг вэ? Зүгээр л тархины талаасаа би нөгөө төрөө чинь ярьсан. RAS чинь буюу таны нөгөө нэг идэвхжүүлэлтийн систем чинь юмыг болгоно гэхээр болох юмыг харж эхэлдэг. Болгох юмыг анзаарч эхэлдэг. Болохгүй юмыг хааж эхэлдэг. Болохгүй гэх юм бол тархи чинь яг тэр нь ч л зориулж ажиллана. Тийм ч болохоор би балиар өөдрөг байх хэрэгтэй гэж яриад байгаа. Тэгжвэж бид нар өнөөдөр дараачийн алхмыг ядаж хийх зөв алхмыг харж эхэлдэг. Эхнээс нь эхлээчгүй байж ээж. Тэг яг бодит байдлаар өнөөдөр аль нь зөв юм гэж хэлэхдээ хэн ч хэлж чадахгүй. Ирээдүйн тухайн мэдлэгийг бүгдээрээ мэдж байгаа юм шиг хүний тарих хилдэг ч гэсэн түүхийг харангуудаа түүхэн дээр суйрлангуудаа ийм анзаарчихсан энэ юм давтагдана гэж бид нар ингэж бодгож хичээдэг шиг энэ дээр унших ёстой ном нь Factfulness гэдэг бас гоё аймын гоё номлын шагнал хүрсэн судлаачдын ном байгаа шүү. Хүн гэдэг амьтаа автоматар түүхийг хараад түүхийг дахин давтана гэсэн горимтай ажиллахыг хичээдэг. Тэгтээ судалгаануудыг харангууд зоос хэдэн удаа хайсан ч байсан бид нэр ирээдүйд ямар зоос унахыг мэдгүй гэж. Тэр иймэрхүү юм мэдж байгаа нөхцөлд бид нар тэр мэддэхгүй үл мэддэхгүй ирээдүрөө ганцхан өөрчилж чадах юм чи хандлага юм чи хоёр хандлагын аль нь илүү хожилтын магадлалыг чинь илүү байлахын тэргээ сонгосон дээрвэстэй тийм ээ. Тэгээ тийм болохоор энийг бид нар ингэж ярьдаг. Тиймчлэхээр би өөдөр гэж ярьдаг. Тэгээ тэр утгаараа миний хувьд ялгаагүй юм шиг санагдаж шүү. Нэг дээшээ болоод бүхнийг л хийгээл нэг бол гинэт доошоо бол юу ч хиймээргүй санагдаад байх юм. Яаж дундаж тууштай сэтгэл зүйтэй болох вэ? Энэ тал дээр зөвлөгөө өгөөч гэж байна. Доошоо болж байгаа арга, нөхцөл байдал, тэрний өмнө юу болж байгаа бүгдийн ажил, сур тэмдэл. Яг л энэ болгон чинь шууд энергитэй холбоотой, энэ болгон чинь ядаргаатай холбоотой, энэ болгон чинь сэтгэл зүйн нөхцөл байдалтай холбоотой. Ийм болохоор би нөгөө нэг энэ дадал зуршил гэдэг юм яриад байгаа. Хэрвээ та миний ярьж байгаа шиг урт хугацааны сэтгүүтэй болоод би дахиад өнөөдөр амралт авахгүйгээр 365 хоног ажиллана гэдгээ мэдж байгаа бол би яаж тэр үед сэтгэлээ унахгүй, энерги унахгүй байлгах тэр дизайныг бий болгох юм. Тэгэхээр би үхтлийн ажиллана гэсэн үг ш. Тэгвэл би яаж тэр энерги ингээд яг ижил төвшөнд нь байрдаг тамирчин шиг бодоорой өөрийгөө. Тэрийг л ярьж байгаа ш. Тэгэхээр ингээд задлаад харангууд унжаагийн өмнө тэрэнд нөлөөлж байгаа шалтгаанууд байна. Би өнөөдөр согтууруулах ундааг 0 болгосон нэг шалтгаан ганцхан удаа бид нэр шоудангууд тэрнээс гарч байгаа урсгал нөлөө нь 10 хоног биеинд үлддгийг бүгдээрээ мэднэ. Эхний өдөр нь амар их нөлөөтэй. Тэгвэл ирээдүйн хоногудад маш жижиг нөлөө. Би бол 10 хоногоос ч илүү ах гэж бодож байна. Яг гэвэл би нэг удаа нэг мэдэрч байгаа юм чинь 230 хоногийн дараа миний нэг мэдэрч байгаа мэдээллийг тогтоох чадвар, юмыг сэтгэх чадвар, миний тархины үйл ажиллагаа болон шүүлтүүрийн эргэтнгүүдийн үйл ажиллагаа шал өөр төвшөнд хүрсэн гэж мэдэж байна. Та өнгөрсөн зүйлийн хойноос хэр харамсдаг вэ гэж харамсдаг байсан. Одоо бол ерөөсөө харамсгаа болсон. Яг тэр одоо гэдэг л бодит цаг бусд нь бол тархины л ажил. Хэрвээ харамсах тэр ностой тэр мэдрэмжээс таашаал авъя гэвэл болно шүү дээ тийм ээ. Тимчлэгээр одоо энэ гоё
романтик гоё бодлоо. Тэгэхээр хэрвээ тэр таалагдаад тэрийг авъя гэсэн зорилготой байгаа бол хийхэд нэг буруудахгүй байх. Тэгэхээр тиймэргүй бол хэрэггүй шүү дээ. Сонголт байгаа л гэдэг дахиад бодоо. Та маргааш яг маргааш гэсээр олон зүйл хойшлуулж байна. Өдөр хоног өнгөрсөөл гэж байна. Тэрний шалтгаан нь хийх ёстой өөрчлөлтөөгөө томоор хараад жижиг хэсэг туваач чадахгүйгийн шалтгаан тэр байдаг шүү. Өөдрөг байх, эрэг байх хоёр ялгаатай юу? Би сайн хариулчих шиг боллоо тийм ээ. Сайн ухаа шин сарын мэд. За шин сарын мэд баярлалаа. Бороо бэ. Алкогол дутагддгүй. Тэр талаар зарим хүмүүсийн спирит дутагдана энтергээл ярьдаг. Олон судалгаанаас харуулсан юм нь яг үнэхээр өнөөдөр хүнд тийм алкоголын хэмжээ байгаа бол бид нар тэрийг аль хэзээ нэрсэн янз бүрийн идэж ууж байгаа юмнаас авчдаг. Тэгин гутаа яг үнэ хэлэхэд тийм яг өнөөдөр алкоголын дутагдалт өнөөдөр хүний биеийн цөрөөр нөлөөлж байгаа магадлал нь статистик явахд айгүй жоохон байх. Тэгэхээр би бол тэрэн дээр үгүй гэж хэлмээр миний уншиж сурсан харсан зүйлээс бол тэр үчи хэлж байгаагаар тэрнээс хэрэгтэй гарч ирж байгаа юм нь харамсалтай. За яг нөгөө юмыг цэвэрлэхэд гоё юм даа. Гэхдээ ууж хэрэглэхдээ гарч ирж байгаа юм нь ганцхан юм. Одоо тэр миний нэг дээр үд ярьдаг байсан юм юу гэхээр ромчуудын энийг хийдэг байсан зүйл нь виног авангуудаа 90% усаар дүүргэнгуудаа 10% вино 80% ч 20% хуваагаад тэгснээр яг цусанд харихны хэмжээнийг тодорхой төвшөнд барьснараа бид нар ботлтын фильтрийг ингэж арилгах арга барилыг бий болгож тэгжээж бид нар гоё бүтээлчээр мэтгэлцэн үүсгдэг байсан энэ гэдэг түүхийг би айгүйх ярьдаг байсан. Одоо болохоор би тэрийг яаж эрүүл орчноор ч гэсэн хийж болох вэ гэдэг дээр ажилтдаг хүн байгаа тийм ээ. Бумнаст минийхээр хийх гэж байгаа зүйлээ маргааш болохгүй тулд өөрийгөө шийтгэж урамшуулж чаддаг байх хэрэгтэй байх. Чадахгүй бол өөрийгөө ийм хин юм чадахгүй бол бусдыг яаж дийлхийн гэмээр би тэгсээр байгаад нэлээд олон жил татсан тамхинасаа гарсан гэм. Чадвал өөрийгөө урамшуулж өөртөө бэлэг авч өгөх, кино үзэх ирэхээр өөрийгөө шагнах гэх мэт. Айгуу гоё. Яг айгуу гоё зүйлүүдийг ярьж байна. Тэгтээ хардаа шийтгэлт гэдэг юм судалгааны үндэс ловон ер нь дандаа ташуураас илүү өгөөчтэй байдаг нь батлагдсан шүү. Тэгэхээр өөртөө бас шийтгэл гэхээсээ илүү бид нэр өөртөө юу гэхтэй вэ гэхээр тэр зүйлийг хийхийг хэцүү болох нь илүү чухал шүү. Нэгснээр дөрвөн системийн энэ дээр нь зогсоолтыг хийх биш. Энэ хоёрын хавцаа зогсоолтыг хийхийг хичээх хэрэгтэй шүү. Хэрвээ яг ингээд дизайны хувьд ярьж байгаа. Вау гоё маа би хин нэгэн хүний ярианаас эсвэл номноос зөвхөн өөрийнхөө сонсхийг эсвэл уншихыг хүсэж байгаа зүйлээ л унших юм уу сонсоод байх юм бодит байдал ямар ч хамаагүй энэ хэр аюултай вэ? Энд чинь нөгөө миний хэлж байгаа энэ тархины энэний хийж байгаа ажил угаасаа хийдэг зүйл нь тэр тэгэхээр ерөөсөө бити гайхаарай сайн байна. За тэгээд лайв хадгалаад өгөөрэй гэж байна. Лайва дандаа хадгалдаг бүх бичлэгүүд өмнө байгаа. За ингээ өнөөдрийн лайв ингээд дуусгая. Цаг одоо 6 цаг 30 минут болж байна. Хоцорж эхэллээ. Тэгтээ ямар ч байсан бүтэн цаг хийлээ. 96-гаа хийж дуусглаа. Live yes. Би 100 хийхин төлөө одоо зүтгэр нэр яаж хийж байгаа хийчмээр байна. Тэгээд сүүлийн үед ажил үнэхээр бас аяллууд дэндүү их байгаад байгаа болохоор хийх жоохон хэцүү болоод байна. Тэгээ guys, Bitlon-гийн эцэс болгонд өөрийнхөө Instagram дээр асуултууданд хариулдаг байгаа. Тэгэхээр OKD гэж ороод та янз янз юм яаж болно бас яг иймэрхүү сэдвтэй холбоотой энэ юун дээр нь IGTV дээр би олон гоё контентуудыг оруулдаг байгаа. Тэгээ би яг одоо тун утахгүй энэ номноос сурсан 3 зүйлээ Instagram дээр оруулнаа. Тэгэхээр тийш орж үзээрэй. Instagram дээр OKD, Twitter дээр бас OKD гэж байгаа. Тэгээд таалагдсан бол нэг ч гэсэн хэрэгтэй юм сонссон үтсэн бол шеэрлэхэ битгий мартаарай. Баярлалаа. Тэгээд дараачийн G12 гээд Gamma-гийн сургалтанд орё гэвэл Gamma энэ пэйж дээр судлаарай. Тэгээ онлайнаар зөвхөн Instagram-аар private team account-аар орох боломжтой. За, надтай нэг цаг зуралдаж намайг сонссонд баярлалаа. Сайхан амсгаарай. Энэ 7 хоногоо ирч хүчтэй, амжилттай, балиар өдрөг дуусгацгаарай. За баяртай.